Тэгэхээр ядуурлын түвшин бага бол банкны салбараас олгосон иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдлийн хэмжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байгааг судалгаанаас харж болохоор байна. 2022 оны эхнээс банкны тэтгэврийн зээл олголт эрчимжиж 2025 оны 2 дугаар сарын байдлаар 2.1 их 80 төгрөгт хүрч 2019 оны эцэс үе буюу иргэдийн тэтгэвэр барьцаасан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хууль батлагдахын өмнөх үетэй харьцуулах юм бол 2.8 дахин нэмэгдэжээ. Харин 2025 оны 4 дугаар сарын эцэс банкны салбарын тэтгэврийн зээлийн үлдэгдэл 1.8 их 80 төгрөгт хүрч тэтгэврийн зээлтэй иргэдийн сарын дундаж орлого 819 мянган төгрөг, зээлийн сарын төлбөр дунджаар 675 мянган төгрөг байгаа юм. Нийт зээлдэгчдийн 76.7% буюу 215.5 мянган иргэн 900 мянган төгрөг хүртэлх дүнгээр тэтгэвэр авч байна. Монгол банкны тоо мэдээлэлээс харвал тэтгэврийн зээлдэгчдийн дундаж үр орлогын харьцаа 84.2% байгаа нь зээлийн төлбөрийн дарамт өндөр байгааг илтгэнэ. Тэтгэвэр авагчид сарын орлогоо зээлийн сарын төлбөрт бүрэн судгуулж, улмаар зээлийн хугацаа болон үлдэгдлийг сар тутам сунгах замаар амжиргаагаа хангаж өрийн дарамтаас гарч чаддаггүй байна. Зээлийн төлбөрийн дарамт өндөр байгаас шалтгаалan тэтгэврийн зээлтэй иргэд зээлээ төлж дуусгаас өмнө зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан нэмж зээл авах хандлагатай байдаг байна. 2022 онд хийгдсэн судалгаанд хамрагдсан ахмад наснуудын 60.6% нь тэтгэврийн орлогоо барьцаалж зээл авсан. Тус зээлийг ихэнх тохиолдолд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, автомашин, байр худалдаж авахт нь дэмжлэг үзүүлэх зэргээр бусдын хэрэглээнд зарцуулжээ. Ийхүү тэтгэвэр авагч иргэд өөрийн амжиргаа хэрэглээг хангах сар бүрийн орлогоо зээлийн төлбөрт зарцуулж байгаа нь эдгээр иргэдийн эдийн засаг, нийгмийн баталгаа алдагдах, санхүүгийн хараат байдал, өрийн дарамт нөртөх үндсэн шалтгаан болж байна. Тэтгэврийн зээл нь эргээд амжиргааны баталгаажих доод түвшнийг хангахгүй болгож байгаа зохисгүй хандлага, улмаар зээл авснаар санхүүгийн төр хугацааны хэрэгцээг хангахаас илүүтэйгээр өрийн сүлжээнд оруулж байгаа системийн гажуудлыг засах тохиромжтой арга замыг ашиглах нь нэн чухал байна.